За тэгэхээр одоо Мөнх Эрдэнэ Бат Түшиг бол цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх 90 клубын тамирчин 2002 оны Монголын Кёкшин каратэгийн улсын аварга шалгаруулах жингүй тэмцээний эдэрчүүдийн аварга, 2003 оны Монголын Таквондогийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээний 80 кг-ийн жингийн аварга, 2005 онд кикбокс фул контактын улсын аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ийн жингийн хөрөл медальтай, 2006 онд Монголын кикбоксийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ийн жингийн аварга, 2008 онд Шинжирсэн каратэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ийн жингийн аварга, 2009 онд Оросын холбооны улсад болсон чемпионат Оросын гардан талааны тэмцээний олон улсын тэмцээний 85 кг-ийн жингийн хөрөл медаль, 2009 онд бүгд найрамдах Солонгос улсад болсон олон улсын халз тулааны 93 кг-ийн жингийн ялагч ийм тамирчин тулдаж байна. За биеийн хувьд ингээ харахад бол сугар жаргалын хувьд бол жин ихтэй нуруу арай өндөр байгаа. Батшгийн хувьд бол маш олон тулаанд ороод тулдаад үзсэн. Шудраг юм тулаанд гайхамшигтай тулааны хийдэг дээ. Маш хүнцгтэй болоод. За энэ жингийн жаахан давуу байдлыг ашиглаад барилдаж одоо өхийн тамирчин учраас барилдаж дээр нь гараад авлаад сугар жаргалын хувьд. За эндээс туршлагатай тулаанч микс файтингийн тулаанд хүртэл оролцож байсан. Торон дотор хүртэл тулдаад үзсэн шүү дээ Батшиг маань. Яг хамгаалтын барьцыг авцсан байна. За тэр цаана төрсөн ах өнөр жаргалд дөнгө саяхан аварга болсон. Хараа. За энэ хувьд бол Батшиг энүүд нэг зодуулчихгүй. Яг гэвэл ийм байрлалаас бол өөрөө маш их олон тулдаад үзсэн учраас хамгаалт их сайн хийчихсэн тийм ээ. За одоо бол энэ ийм их жинтэй их чацсан руу актер ийм тамирчин доор орно гэдэг бол бас хэцүү. Ийм нөхцлөөс бол Батшиг бол тун сайн хамгаалж байна да. Тэр эндээс. За ийм хүн жинтэй чи бие суллал дээр дараал суучмал тэгэл бас л хэцүү шттэ. Ийм хүнд нөхцөлд ингэж амжилттай хамгаалт хийгээд гар хөлөө хөдөлгөөнийг сааруулад нэлээд зохилт дээрээс нь зогсож байгаа гэсэн тэрийг сулруулж ирүүлж ийн өөр дөрөө тэгж авч ийн. Тэрс бас л туршлагагүй хүн байсан бол хэцүү л дээ. Зохилтын хүчийг сааруулж чадахгүйгээр шууд зохилтыг хүн дээр нь хүлээж авна. За эндээс харин их хэвтэйхэн байдлаар гараад ирлээ. За жидоохийн энэ олон улсын хэмжээний мастер 20 настай энэ үлэмжтэй сайхан том залууг Батшиг бол одоо бол өөрт нь их ашигтай байдал үүсчлээ Батшигийн хувьд. За сугар жаргалын хувьд бол маш сайн хамгаалах хэрэгтэй. За энэ олсны гадуур гараа зохиж болдог энэ байдал бол харагдаж байна. За энэ маш оновчтой давталгаануудыг хийж байна да. Манай Батшгийн гарын зохилт бол юу? Монд хүн зохилттой. Аргагүй. За энд сугар жаргалын хувьд бол олсноос гарах хамгаалтын байр захгүй гэдэг. За энэ шилрүү дараа зохиж болохгүй. За энэ хажуунаас өнөр жаргал бүр гараад ирлээ. Одоо ерөнхий шүүгч өөрөө бараг тулаанд оролцож ийж салгаж байгаа харагдан. За энэ төрсөн ахтай хоёрыг бол одоо энэ шиг яг сэтгэлийн хөдөлгөөн барьж байгаа. За үзэгч төмбөл энэ үед л өстой шүүгсэн шүү дээ. Тийм ээ. Энэ асаа цэрэг бол өстой нурхан үгүй мөрөлсөн шүү дээ. Гайхалтай том тулаан өрнөд ингээд нэгдүгээр үеийн 5 минутын тулаан маш хурц ширүү өрсөлдөөний дараа Батшиг ялтыг авсан.